The future. I can see it. There's a crusade coming. Let's fight like demons. I must not fear. Fear is the mind killer. За сайн мэдгэнүү та бүхэнд одоо үнийг үзэж буй тухайн үеийн мэдгэрээ. За яа маш их тоглож байна. Яг л нь миний одоо энэ төрлийн анхны одоо номны ревю гэх юм уу? Одоо ном болоод кино хоёрыг одоо уншаад үзээд харьцуулсан сэтгэгдлээ ингэж оруулах хэмээн шийдсэн баг. Мөн дээрс энэ маань ямар нэгэн спойл агуулаагүй бөгөөд би зөвхөн өөрийнхөө энэ номыг уншаад яг надад ямар мэдрэмж сэтгэл төрсөн киног нь үзээд мөн энэхүү хоёр зүйлийн ялгааныг юун дээр байгаа юм бэ гэдэг өөрийнхөө өнгөцөөс харж дүгнсэн зүйлээ хийж байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд хамгийн ихний бичлэгийн маань кино Dune буюу одоо энэ Манхан гээд кино болоод номны зохиолын энийг ярих хэмээн бэлдсэн байгаа. Мөн дээрс нүн зориуллаа. Нөгөө тэмдэглэл баталсан байгаа. За ингээд шууд гол агуулгадаа орцгоё. За эхлээд надад киног үзэхэд ямар мэдрэмж сэтгэл төрсөн бэ гэхлээр киног үзэхэд маш онц би хамгийн түрүүнд номыг нь биш ялцчихгүй би киног нь төгөлж гарсан учраас би киног нь үзсэн. Тэгэхэд бол ингээд маш догтлолтой үзсэн баг киногоо үзээд шууд гол дүрийнхаа одоо бүхэл залмжлагчтай зурласан би ямар нэгэн спойл агуулгахгүй гэж хэлсэн багт л үний тухай би ямар дурдахгүй бөгөөд та бүхэн өөрсдөө үнийг цаашаа үзэх, уншиж судлах маш олон тийм сонирхолтой жоохон жишээнүүдийг өгнө гэж найдаж байна. За тэгэхээр миний хувьд үзээд маш сонирхолтой санагдсан бөгөөд киноны шийдлүүд болоод өнгө төрхөн аягүй бүр орчин үеийн нэг тийм байгалийн орчин яг тийм Манхан гэдэг нэрнээс ахвал надад бүр ингээ маш сонирхолтой санагдсан. Хамгийн түрүүнд яг би киног үзээгүй ямар утга агуултай кино гэдэг мдээгүй үзсэн бүгдийг Манхан гэхээр яг юуны тухай байж болох уу гэдгийг он сонирхолтой зүйл бэ одоо санагдсан бөгөөд яг нэршгэ альва нэгэн зүйлд хүн төрөлхтөн төөрөгдөж гисэн байгаа юм шиг тэр зүйл тухай өгүүлнэ. За номын уншаад гэх юм бол яг кинон дээр гарч буй үйл явдлаас арай жоохон дутмаг санагдсан. Гисэн хэдийч номыг уншихад нэг зүйл нь яг кинон дээр гарсан үйл явдлууд нэг нүдэнд буужсэн. Магадгүй би яг киног үзчихсэн болохоор тэр үйл явдлууд нь миний нүдэнд буугаад бичсэн болно. Гэхдээ тэрнээс илүү тэр би хөвчлэн өнөхөд бол хувь хүний хөгжлийн буюу баримтат чиглэлийн номыг уншдаг бол энэ маань миний хамгийн анхны уран зөгнөлт ном одоо номыг хамгийн анхны энэ номоор эхлүүлж байна. За тэгэхэд бол үнэхээр яг одоо юу гэдэг тэр уран дүрслүүд үгийн хэрэглээ чимэглээ гэх мэт зүйлсүүд бол бүр ингээд маш гайхалтай бүр ингээд нүдэнд харагдтал төсөөл аракист бол бүр ингээд яг ингээд нүдэнд харагдтал гол дүрүүд тэ эсрэг таалууд яг юу байх бол тэ яг заримдаа бүр яг тэр орчинд ингээд очиод үтсэн бол гэдэг мэдрэмжийг өгтөлтэй гэж гайхалтай бичсэн. За номны тухай агуулгын тухай товч ингээд надад яг үзэж байгаа санагдсан зүйл бол одоо энэ хүний нэг ялган зүгээр яг жирийн уран зөгнөл буй тэ бүр яг тийм амар хийсвэр зүйл бол байгаагүй. Бүр гинж ханаас юм хорвоо өөрчлөгдөд байгаа юм бол байхгүй. Энэ бол ирээдүйг зөвсөн цаа ингээд 10,000 оны гаруй дараа жилийн ингээ маш олон урт хугацааны дараа тухайн одоо онод тухай зөвгөнсөн байсан. Тэгээд дээрс нь шинжлэх ухааны зөвнөлт бөгөөд экологийн байгальтай холбогдсон гэж утгаараа болон зүйл маш орсон. Одоо жишээл ингээд усны хомсдол ч юм уу яг дэлхийн нийтэд тулгамдж байгаа асуудал мөн дээрээс техник технологи дэвшил хоёрыг маш гайхалтайгаар хооронд миний үед ингээд холбож өгч чадсан юм байна гэж бол харж байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээд техник технологи гэдэг зүйл нь илүү хөгжөөд байна. Тэгсэн хэдиж магадгүй ирээдүйд маш олон одоо энэ сэдвүүд дээр ч гэсэн одоо ирээдүйд технологи биднийг удирдах, бид технологи удирцаар байх уу гэдэг асуудлууд хүртэл яригдж байгаа. Яг энэ зүйл маань магадгүй бид технологиг бүтээсэн гэсэн ирээдүйд магадгүй технологи гэдэг зүйл бидний эсрэг байвал яах вэ? Магадгүй технологиос бүрх гэсэн одоо энэ дэлхий гэдэг бол зүгээр л огторгын зүгээр л нэг тоосон зэр гэдэг үг хүртэл байдаг. Яг тэгвэл харийнхан гаргийнхан гэж бол үнэхээр байдаг бол тэр хүмүүс хэзээ нэг дэлхийн ертөнцийг эзэл яах вэ гэх мэт маш хадлан бүр сонирхолтой яатч хүртэл ингээл үнэхээр нэрийг тийм зүйл ирээдүйд болвол яах вэ гэдэг зүйлс гаргасан. Яг миний хувьд яг ойлгосон зүйл маань энэ зүйлээс маань
зүйлээс би юг ойлгосон юм гэхээр хамгийн ихэнд яг ингээд хитрхи ингээд холын зүйлийг зөнгөсөн юм шиг нэ яг ойр байгаа. Буюу яг би номоо уншаад бодохдоо үнэхээр яг нэрэндээ таарсан бүтээл гайхалтай бүтээл болж байгаа гэж түнсэн. Махан буюу альва нэгэн зүйл хүн төрөлхтний бодол ингээд маш олон нэмэгцэгтэй замбраагүй зүйлс ингээд төөрөлддөг шүү дээ. Бид нар маш олон сонголтуудад тэр сонголтууд нь магадгүй бид нар буруу сонголт хийснээс бол яг тэр манхан шиг тоос шороон дунд тий бид нар манхан дунд ингээд орчих боломжтой юм шиг. Тийм учраас магадгүй хүн төрлөختөнд энэ хүн намаар дамжуулж яг одоо ч магадгүй тийм сануулгыг өгөөдөж байгаа юм шиг. Ирээдүйд магадгүй тэр усны хомбослол маш олон гамшигуд гэх мэт зүйл роботууд дэлхийн шинжилгээ технологи гэх мэт аюул занал хэл байгаа бөгөөд бид нэр магадгүй энэ зүйлээс ирээдүйд болохоос нь бид нар магадгүй одооноос хамгаалах магадлалтай юм болов уу гэж байна. Тэг үүн дээрээс яг Монгол улсын хувьд гээд үзээд Монгол улсыг одоо ингээд 2050 он гэхэд бол одоо усны хомсдол орно гэх мэт хайлтан бүр ингээд зарлчихсан байна. Тэгэхэд магадгүй энэ ном дээр хүртэлтэй усны хомсдол янз бүрийн байгаль экологийн тэнцвэрийн тухай магадгүй хөндөж өгсөн байсан. Тийм учраас энэ зүйл маань бас дэлхийн нийттэй холбоотой. Одоо энийг яг улсын хурлаа авдаг бол манай улстай ч гэсэн ирээдүйд усгүй болгоод ирвэл элсэн цөхөл болгоод ирвэл юм бол яах вэ? Их дэлхийн амьдрал яаж үргэлжлэх вэ? Монголчууд яах вэ гэдэг зүйлийг тодорхой хэмжээгээр өөртөө ингэж тусгаж бодсон юмны сэтгэл бол үнэхээр энэ ном хэдий уран зөвлөхөнд сайхан мэдрэмжийг өгч байгаа. Мэдрэмжийг харах үнцгийг мань өөрчилж өгч чадсан. Гэхдээ бид нарт маш том сэрэмжлүүлэг юм шиг надад санагдсан учраас та бүхэн заавал уншаад сонирхоод үзээрэй гэж бодлоо. Та хэд тэмдэглэлээс товчхон үзүүлвэл ингэж хийсэн байгаа. За хамгийн гоё зүйл бол мэдээж манай гол дүрийн 2. За ингээд ерөөдөө бол киноны та бүхэн ингээд угаасаа гол дүрийн эрэхтэй болоод эмэгтэй бүх дөрүүдэд ингээ маш олон ингээд дуурлан адлын сонирхолтой тэр эмэгийн бурхан минь ингээд кино үзэж хахад ёо гэж нэг босч ирдэг те яг тэр шиг мэдрэмжийг бүр энэ номноос нь хүртэл авах учраас хэрэв магадгүй уран зөгнөлт зохиолыг адлын зохиолыг уншиж эхлэмээр байгаа хүн байл магадгүй энэ номоос уншаад эхэлж болно шүү гэж хэлмээр байна. Тэрүүгээрээ шууд яг авах бодож энийг аваа бүр ингээд бүтэн комбо нөө энэ бүр амар гоё юм. Яа би хурдхыг яг энийг дараагийн миний хамгийн гоё юм хост юм. Яа өнөөдөр яг 3 сарын 19 хост юм хэлсэн байна. Яа энэ За ингээд энэ хүртэл яриг минь анхааралтай сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд хамгийн анхных учраас энэ хөрөд өндөрлөе гэж бодож байна. Ахируу та бүхэн хүсэх юм бол дараагийн дугаарт яг энэ номны хотгоо үйл явдлыг ингээд яриулах ч юм уу юм зөвхөн тэм зүйлүүд бол байж болно. Тийм учраас та бүхэн дээр яг сан сэтгэлээ яг ямар бичлэгийг оруулахыг хүсэж байгаа гэдэг зүйлээ бас харамгүй үлдээгээрээ хэмээн хүсэж байна. За тэгээд хамгийн их одоо яг ном уншихдаа тэ хариж байгаа ингээд солиод уншвал байнга одоо нэг чиглэлээ дагнаад байнга хүний хөгжлийн ном гэх бус адлын явдалтай уран зохиол гэх мэт номуудыг унших бол маш онц сонирхолтой юм байдаг юм байна гэж зүйлийг өөрийн бие мэдэрч утсан учраас хэлж байна. Мөн дээрээс нь хэрэг магадгүй уран зохиол талдаа та ямар номыг уншмаар байгаа мэдгүй байвал магадгүй энэ номноос эхлээд үзэж болно шүү мэн хэлбэрэн. За ингээд та мэдээж энийг азхур болно номын дэлгүүрүүдийн салбаруудаас авч ялна. Мөн дээрээс нь хамгийн гол зүйл ба бас ингээд үзэж байна. За тэгээд эрхөө бичлэг юм ингээд анхааралтай үзсэнд маш их баярлалаа.
we got. Cheers to the wish you were here, but you're not. 'Cause the drinks bring back all the memories